Энэ болохоор ямар ч байсан half baked cheesecake гэдэг юм цэгэр өнгөтэй юм байна. Бас адилхан нэртэй заяа. Гэтэ энэ нь болохоор арай нэг манго юм шиг байна. Орой сэрсний гор яг ингээд зэрэг нэгдсэн билээ. Chocolate for baking гинэ. Энэ юу гэж мэдхгүй. Double brownie cake гинэ. Brownie байх шүү дээ нэртэй. Тэгээд хөлдөөсөн бэлууны маань онцлог гэх юм бол одоо жирийн бэлуунаас ялгаатай нь мэдээж хөлдөөсөн. Тэгээ хөлдөөсөн учраас хамаагүй удаан хугацаанд хадгалах боломж үүсэж байгаа. Гэтэ эдхийн тул заавал буцаагаад маш сайн дэвтэж идэх ёстой байдаг юм билэ. Тийм учраас одоо бүгдээрээ бэлуугаа сайн дэвтэж агаад идэж үзцгээе. Тэгээд та нар хэрвээ бэлуугаа хэрхэн дэвтэх вэ гэж гайхаж байвал энд нь ямар нэг онцгой чид хэрэггүй. Зүгээр л яг идэх хэмжээгээрээ бэлуугаа гаргаж ирээд дэвтэгээд авахд л хангалттай. Ер нь бол тасалгааны температурт дэвтээсэн ч болно. Гэтэ жоохон удах юм шиг санагдаад ахаар би бол ингээ паарн дээр тавьчлаа. Гэтэ та нар паарн дээр тавьж идэж болохгүй хаа. За тэгээд эхний кейк маань болохоор бүгдээрээ энэ хөөрхөн харагдаж байгаа юм. Туршиж үзье. Яг тийм хөөрхөн сүши шиг харагдаад байна. Ингээд гатал ингээ тойруулаад. За тэгээд бүгдээрээ амталж үзье. Анаас ямар гоё амтай. Ингээд миний бодлоор өнөөдрийн амталж үзэх бэлуунууд дондаас хамгийн гоё амтай нэг хаагч үү. Хамгийн гоё амтай төрүүлээ гэжтэй тийм. 10-аас үнэлээ үгүй. Дахин нэг хатчих. 10-аас 8. Тэгээд дараагийн амталж үзэх бэлуу бол chocolate for baking гинэ. Ингээд яг бэлуу юм болов уу? Тэг яг англи хэлнээс нь шууд орчуулах юм бол ингээ бэлуу хийхэд зориулсан шоколад гэж аахгүй. Бэлуу гэж хэлээгүй. Манайхан энийг хайрцагнаас нь гаргаж дэвтээд юм биш үү? Наач ингээ хайрцагтай давхар дэвтэйвэл бүр л удаан дэвтэх юм. Сэтг. Гэхдээ ятахнаад хагийг аваад дэвтээж болно да. Манай гэрийнхаа ямар ч хэсэн нэгийг идсэн байлээ. Тэгэхээр одоо идэж болтгол юм байгаа биз. Энэ нөгөө нэг гадуур ингээ шоколадтай болохоор борон хөтөл юм харагдаж байна дээ хөөрхөн. Гүлхөр. Энэ нэмэр наалтам хайсан би нэг сэрэгээр идэ гэж бодлоо. Энд чинь бас уг нь түрүүнээс хойш сэрэ авчирсан байсан байхгүй. Тэгээд сэрэг нэг ганц удаач бол ашиглаж да тийм биз дээ. Тийм. Жимэр зүгэл хорж юм. Ингээд. Cheers. Дахин ямсаа тий. Ер нь л яг нэг тийм миний айгуу дуртай амт заяо. Ямар амт байдаг вэ гэхээр ийм шоколадчиг. Гэтэ дан шоколадчиг заяо. Гэтэ дан шоколадыг бодвол давхар ингээ юм холиод зөөлрүүлээд ийм жоохон бижүүлсэн юм шиг. Гэтэ яг юм бэлүү шиг зөөлхөн. Одоо юу ч гэмээр юм да. Ямар ч байсан тэгээд нилоныг нэрээ багсгацсан тийм амттай юм надад би айгуу дуртай ахгүй. Тэгээд энэ бүр яг тийм амттай байна. Тийм учраас энэ шоколадтай амттанд 10-аас 9-ийг өгнө. Тэгээс юу хийх вэ? Би та нарт энэ эргэн тойронд байгаа юмаа танилцуулах уу? За тэгье. За тэгээд дараагийн танилцуулах зүйл бол миний нүдний шил байлаа. Жохон крем болчих. Тэгэхээр хараа мотон харагдаж байгаас дугаас. Тэгээ энэ цаасны хотхыг надаа K-pop альбом авч яхад нэг хүүрэн дэлгүүрийгч надад зүгээр л бэлгэлж байсан. Зүгээр ч штэ. Би өөр нь бол нэг багц ингээ мөнгөөр авсан чи дотор нь юм цаасны хот гараад ирсэн. Тэгээд ер нь K-pop альбом монголхтой иймэрхүү жижигхэн цаасны хотхоор онгоолохоор айгу хөөрхөн бит юм аа. Том нэрээ томдоод идэв. Дараагийн танилцуулах зүйл бол удирдлага. Нараг. Энэ уг нь бол ингээд агаар цэвэршүүлэгчний удирдлага байхгүй юу? Тэгээд яг агаар цэвэршүүлэгч рүүгээ ингээд зааж агаад одоо шиний нэмэх тавчин дээр нь юм уу те? Энэ нарны зурагтай нэг температур авахгүй. Тэгээд температур нэмэх тавчин дээр нь дарлаа гэж боддیں۔ Ингээд дарангуут манай том өрөөний ээдлийн гэрлийг удирдах гэдэг. Сонирн байгаа сте. Зүгээр л ингээд агаар цэвэршүүлэгч худалдаад авсан чинь удирдлага нэг ийм юм ирснэ. Манай ингээд том өрөөний гэрлийн чийдэнг удирдаад байх цаг дур. Товшийн дарангуут гэрл унтраагаад тэгээ битгий гэрл унтраагаад бай гэд намайг цагнаа. За тэгээд дараагийн турш үзэх билүү бол
Энэ нөгөө нэг дэвтэхэд айгүй хугацаа ордог болохоор дэвтэхгээ гаргацсан шүү. Тийм ойлгоорой. Манготой юм шиг байгаа гэж би эхлээд ойлгосон чинь дараа нь энэ дээр яг үнэнийхлээд манго гэж бичсэн юу ч алга. Гэтэ ингээ хүмүүс харах юм бол нэг тийм хараас нэг манготой юм шиг л харагдаж байгаа сте. Энийг бас дэвтэж идэнэ. Хөлтөө биллоны ялгаа. Гэхдээ ямар ч гэсэн анхны сэтгэлдээр бол зүгээр хараад энийг ямар ч гэсэн манготой гэж бодсон юм заяа. Гэтэ сүүлд хайрцгийн яг сайдар шалгаад үзсэн чинь манготой ямар ч юм бол. Энийг дараа нь толооно. Таалагдвал. За одоо тэгээ идэж үзцгээе. Cheers. Муухай биш юм заяа. Мэдгүй юу гэж хэлсэн үнэхээр мэдгүй байна. Яг эхлээд итгэхэд бол айгүй сонио амтгцсан заяа. Яг 3 дахь хазалтнаас эхлээд амт нь надаа ингээд гоё арай гайгүй орж эхэлж ин л да таалагдаад. Тэгээд бас их сонин өвөрмөц амттай байна. Манго биш, лимон биш. Гэтэ юуних гэдгийг мэдгүй ч гэсэн арай нэг өөр юмны амт байна. Өмнө нь ийдсэн чизкейктэй харьцуулах юм бол арай миний таалах амт биш байлаа. Яна чамаг бас гондооч марг байх юм. Тэ 10-6 чи. Миний надад таалах амт нэг биш гээд бас тий нэг амар муухай гэж бол хэлэхгүй дээ чүү амттай билүү байла. За одоо дараагийн амсах билүү бол брауни гинэ. Тэгээ одоо бүгдээр нэг задлаад дэвтэгээд идэж үзцгээе. Арай л хайран бус задлж юм. Зэнийг юм билүү байна. Класси. Баяртай. Брауни гинэ. Талах шиг юм. Ингээд дотроос нэг таслаатай тэрний ширхгэн гаргаж идээд идчихлээ. Тэгээ угийн юм хатуу юм уу эсвэл дэвтэж идэх хэвээр юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээд ерөөс юм уурсаар 2 төрөлтэй байна. Тэгээд ихэн дараад ирснээр энэ шар өнгөтэйг намсч үзье. Энэ болохоор брауни гэж юм байна. Яг юу гэдгийг гадарлаж юм заяа. Гэтэ энэ яг брауни гэхээс илүүтэй зүгээр л бекерийн хөөрхөн юм дараа үзэмтэй талах шиг харагдаж байна. Амсч үзье. Амт нь бол заяа. Дээдлийн шар хэсэг нь болохоор амар чихэрлэг. Тэнгүүтлийн доотлын одоо үзэмтэй ч юм уу. Энэ гэхлээр үзэм биш ч юм уу, мөн ч юм уу. Үзэм хэд арай юм улаан жимс байна. Харж гин үү та нар ер нь алюунийг сайн хараад ав. Доотлын жимсний хэсгээрээ эсгэлэн тэгээд яг шар хэсгээрээ нилээн нилүү тэнгүүтлийн нөгөө бекерийн зөөлхөн кекснуудыг бодвол хамаагүй хатуу ширүүн байна. Одоо ингээд барихад хүртэл яг юм талах шиг заяа. Жохон хатсан талах шиг. Гэтэ тийм хатсан юм бол огт байхгүй. Зүгээр л юм амар бийтэй. Тийм кекс. Нөгөө брауниг нийдэж үзтгээ. Яг миний харах нь бол ингээд доороо хушигтай chocolate chip гэдэг дотор юм гурвалж нь шоколадтай зөв юм бүхэл шоколадтай. Их тийм магийн брауни л байна да. Амсч үзтгий. Тэгээ би өөрөө бас хушганд айгуу дуртай, тэгээ шоколаданд айгуу дуртай болохоор ер нь л таалагдлаа. Тэгээд кекс нь бас яг ингээ хушгатайгаа уусаад амт нь ингээ нэг болцсон. Тэгээ нөгөөхөө бодвол шоколадтай мөртлөө хамаагүй нилон багтай юм байна. Тийм болохоор энэ бол яалч нөгөөгөөс нь хамаагүй дээрт надад таалагдлаа. Тэгээ үнэлгээний хувьд гэх юм бол энэ шар браунид 10-аас 5. Амт нь бол надад бол нэг таалагдсангүй. Гэхдээ таалагдаагүй гэдэг нь их муухантай гэсэн үг бол биш гэлээ. Тэгээд харин браунид нь бол 10-аас 8. Ягаад гэх юм бол нөгөө браунигаа бодвол хамаагүй миний сонирхлын амт байна. Гэхдээ ер нь бол иймэрхүү шоколад тэр шигтэй шоколад басан амтнуудыг нэг хэмээр их хэмжээгээр идэж болж чаддаггүй шүү дээ. Ингээ бага хэмжээгээр идэл тохойд ингээ сэтгэл санаал тэгээ явчихдаг юм тийм. Ер нь л их идвэл жоохон нэлүүрх хандлагатай байсан. Дараагийн амсах билүү бол билүү юм уу чи юм. Крем бүрлээ гинэ. Япон стил. Юм хөрхөн. Суус гэж бодсон чинь бас л нэг хайлтсан бүрүүлээ юм шиг байна. Задлаа. Ийм хөр юм биш үү?
Ийм хоёр бэлүүн хоёр тастай санд ирж байна. Тэгээд энэ бас та нар хэрвээсээ харах юм бол тас хөлдөг байна. Тэгээд энийг бас дэвтэж аваад идэнэ. Гэтэ хүн идмээр ах чинь ямар дэвтэж өгдөггүй юм бэ хартаа та нар. Дээр сахар биш энэ мөс харагдаж байгаа сте. Доороо юм бор. Oh my god, энэ юм хөдлөд шүү. За тэгээд энийг одоо ямар гараар идэлтэй нь штэ хэдүүлээ сэрээр идэх болно. Иймэрхүү төрлийн брюле-мөрлекс юм өмнө идэж үдчихэж байгаа тийм болохоор бүр яг пудинг шиг байгаа сте. Байгаа сте. Надад бол яг тэгжэл санагд юм. Зөвхөн бэлууны кек сентер шиг биш яг тийм цэцэгнүүр шиг. Ингээд амар гоё зүйл хамттай тэнгуүтлээ яг цэцэгнүүр шиг ямар ч тийм бэлуу шиг шоколад шиг юм нэлон юм байхгүй. Тэгин доотлын бор зүйл нь болохоор ингээд шингэн зүйлэд юм байна л да. Яг юм бийтэй иддэг биш ингээд жоохон соус маягийн ч юм уу. Амтлагч маягийн. Надад тийм жоохон имбэг шиг юм шиг гашуун шиг нэг тийм амттай юм шиг санагдаж байна зөв энэ дангаар нийтэд утсан чинь. Харин дээдлийнх нь болохоор яг нэг юм жиг дамттай байна. Шар зөвхөн энэ хоёрыг нь яг ингээд зэрэг ингээд холиод идэх юм бол ер нь л амтан таарад айгу гоё амтагддаг юм байна. Яг энэ крем бүрлээд өөх үнэлээ гэх юм бол 10-аас 8 гэд өгчээ. Ер нь л айгу гоё амттай байна. Тэгээд чадвал энийг доослон идмээрэн гэтээ бас дүүтэйгээ хувааж идэх хэрэгтэй хаа юм чад. За тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд төгсөж байна. Хэрэг бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа бүр баяр таа.